Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. Өнөөдрийн маань бичлэг маань TOEFL өгөх үү, IELTS өгөх үү? Энэ хоёр шалгалтыг өгөхдөө та юуг анхаарах вэ? Тэгээд алийг нь өгвөл аль нь дээр вэ гэдэг дээр миний өөрийн бодол, санал зөвлөгөөг та бүхэнтэй хуваалцаж байна. Тэгэхээр миний хувьд TOEFL-ийн шалгалтыг бүр багадаа өгсөн байгаа. Яг 10 жилээ төгсөөд Америкт байхдаа өгсөн. IELTS-ийн шалгалтыг болохоор арай түрүүн саяханд ойрхон өгсөн байгаа. Энэ 2013 онд өгсөн юм байна. Бас нэлээд хэдэн жил өнгөрчиж. Тэгээд энэ хоёр шалгалтуудын хувьд ямар онцлог өөр вэ гэхээр та нар одоо бодож байгаа аль шалгалтыг өгвөл дээр вэ? Хамгийн нэгдүгээрт бодох зүйл нь юу вэ гэхээр та ямар мэргэжлээр сурах гэж байна тий? Ямар чиглэлээр сурах гэж байна? Хоёрдугаарт хаана сурах хүсэлтэй байна вэ гэд. Яагаад вэ гэхээр ямар мэргэжлээсээ хамаарат таны сурах сургуулийн чинь байрлал өөр байж болно. Одоо жишээлбэл эрүүл мэндийн чиглэлээр сурах гэж байгаа болвол магадгүй Европын оронд тэр одоо сургалтын чиглэл нь илүү байж болох юм, илүү сайн сургалттай. Эсвэл та бизнесийн чиглэлээр сурнаа гэд гэтэл тэн дээр англи юм уу, Америк руу та сурах хүсэлтэй. Тэнд илүү сургалтын чанар сайн байна. Дэлхийн шилдэг сургуулиуд тэнд байна гэд тэгж болох юм. Эсвэл та би ингээ уулуур хаахаар сурнаа гэв. Тэр инженерийн талаар тэр сургалтын чиглэл нь Австралид байна гэж бодъё. Тэгэхээр энэ мэргэжлийн хандлага чинь сонгож байгаа мэргэжлийн чинь одоо салбар хаана вэ? Тэр салбарынх нь одоо аль сургууль нь илүү сайн сургалт өгдөг байна? Та ямар сургууль руу явах гэж байна? Хаашаа явах гэж байна гэдгээс хамаарат энэ хоёр шалгалтыг аль нэгийг нь өгсөн дээр. Эсвэл та хоёулынг нь өгч болно. Гэхдээ та нар мэдж байгаа TOEFL болон IELTS-ийн шалгалтын одоо үн төлбөр бол бас хөөрхөн үнэтэй байгаа. За ингээд харахад IELTS-ийн шалгалт болохоор $215-аас $240 үнэтэй гэж байна. TOEFL-ийн шалгалт маань болохоор ерөнхийдөө $260 гэж бодож байгаа. Энэ шалгалтуудын үнийн хувьд бас нэг юмыг анхаарч мэдэх нь юу вэ гэхээр их сургуулиудад та нар өөрсдийнхөө авсан оноогоо явуулдаг байгаа. TOEFL-ийн шалгалтанд одоо жишээлбэл энд ингээ харуулхад одоо сургуулийнхаа явуулах гэж байгаа одоо сургуулийнхаа кодыг одоо явуулах хэрэгтэй байгаа. Тэгжээж одоо эхний 4 байна уу 5 сургуульд бол төлбөртөө орчихсон. Тэгээд тэр сонгосон сургуулийнхаа одоо шууд тэр сонгосон сургууль руугаа албан ёсоор цаашаа тэр мэдээлэл нь очно гэсэн үг. Хэрвээс одоо нэмэлт өөр сургуулиуд руу олон сургуульд өргөдлөө өгөөд явж байгаа бол тэр болгонд нь нэмэлт төлбөр төлнө гэсэн. TOEFL-ийн хувьд ч гэсэн бас яг адилхан, IELTS-ийн хувьд ч гэсэн бас адилхан байгаа. Гэхдээ төлбөрийн хувьд арай жоохон зөрүүтэй. Тэгээд та нар мэдж байгаа сургалтанд одоо тэр шалгалтандаа бүртгүүлчээ цуцлах юм бол зарим тохиолдолд бол авах боломжгүй байгаа, зарим тохиолдолд бол одоо $20-ын буцаан авалт гэдэг ч юм уу. Тэгээ энэ хоёрыг хоёуланг өгнө гэх юм бол $500 гарамтай болчихж байгаа байхгүй. Монгол мөнгөөр бодох юм бол IELTS чинь нэг 580,000, TOEFL-ийн шалгалт нь болохоор нэг 480 гарантай. Тэгвэл та нар тэр яг хамгийн гол нь хаана сурж байгаасаа гэж би ярьж байна л да. Тэгэхээр TOEFL-ийн шалгалт маань болохоор Америк, Канадын орнуудад бол илүү төлхөө одоо зөвшөөрөгдсөн. IELTS-ийн оноо маань болохоор IELTS-ийн шалгалтыг болохоор Англи, Австрал, одоо Commonwealth орнууд гэж байдаг, Канада тэр дээр орнуудад бол голчлон байрдаг. Гэхдээ сүүлийн үед яаж ийна гэхээр шалгалтаасаа хамаарат одоо тухайн улс руу зорчиж байгаа гадаад оюутнуудын тоо хэмжээ хязгаартай байгаа учраас Америкийн зарим сургуулиуд IELTS-ийн оноог одоо хүлээн зөвшөөрдөг болж эхэлсэн байгаа. Түүнчлэн Европын зарим орнууд TOEFL-ийн шалгалтыг бас хүлээн зөвшөөрдөг болсон байгаа. Тэгэхээр та нар энийг бодолцож үзэж агаад хаашаа явах уу те ямар байрлалд одоо явах уу гэдгээ одоо хаана сурмаар байна. Тэгээд тэр оронд чинь жишээлбэл та нарын сонгосон мэргэжлийн сургуулийнхаа сургалт нь сайн юм уу? Хэр сайн?
Тэрнээсээ хамаараа та нар IELTS өгөх үү, TOEFL өгөх үү, эсвэл хоёуланг нь өгөх үү гэдгээ өөрсдөө шийдээрэй. Хамгийн гол нь энэ та нарын өөрсдийн чинь сонголт шийдвэр байгаа. Хэрвээ миний бичлэг таалагдж байгаа бол лайк товчийг дараад миний сувагт захиалга өгөөд тэр хонхны юм зураг байгаа. Тэр зургийг нь дарчгаараа. Хэрвээ тэгэх юм бол шинэ бичлэгүүд орсон тохиолдолд та бүхэнд мэдээлэл очно гэсэн үг. Тэгээд миний шинэ бичлэгүүдийг үзэх боломжтой болно гэсэн. За тэгэхээр дараагийн бичлэгээ хийхдээ би та нараас бас ямар бичлэг хийх вэ? Сургуулаа яаж сонгох вэ гэдэг бичлэг хийх үү? Эсвэл мэргэжлээ яаж сонгох вэ гэдэг бичлэг хийх үү? Та нар сэтгэлээр доор бичиж үлдээгээрэй. Тэгээд та бүхний амжилтын замд чинь амжилт хүсье. Тайван амьдралыг Монголдо. Дараа уулзтлаа, баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.